12 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотно Монгол орны 21 аймаг 9 дүүргийн ардчилсан залуучуудын холбооны төлөөлөл болсон 400 гаруй залуучууд цуглан ардчилсан залуучуудын холбооны 8 дахь их чуулганаа зохион байгуулж байна. Ардчилсан залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчийг өнөөдөр болсон 8 дахь чуулганаар батламжууллаа. Мөн нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Үлзий баярт нийслэлийн ардчилсан намын дарга батлуулах батламжийг нь гардуулсан юм а. Ардчилсан намын дарга Эрдэнэ ардчилсан намын шинжлэлийн бодлогын хамгийн гол зүйл нь намын бүх шийдвэрүүдийг гишүүдийн оролцоотойгоор гаргаж авахар болсон. Гишүүдээс асууж тэднийг сонсож тэдний санаа бодлыг тусгаж байж бид хүчтэй бат бөх улс төрийн хүчин байх болно. Залуучууд маань тэрхүү шинжлэлийн бодлогыг өөрсдөө хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн чуулганы үйл явцад амжилт хүссэн юм а. Хүмүүний нэг жанаас байдаг шүү дээ. Өнгөрсөн одоо ирээдүйн цаг гэж. Тэгэхээр Монгол орны ирээдүйн залуучууд тийм ээ. Тэгэхээр Монгол орны ирээдүй хэрвээ зөв харъя, зөв одоо төлөвлөж хөгжлийн зөв бодлого тодорхойлъё гэж байгаа бол бид нар өнөөдөр залуу үеэ дэмжих ёстой, залуу үеэ төлөвшүүлж чадахжуулах ёстой. Энэ бол одоо Монгол орны ирээдүйг харсан томоохон одоо чухал арга хэмжээг шаардж байгаа. Ардчилсан залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэ болд багаар тоглогч байхаа илэрхийлэн өргөдөн ирсэн ардчилсан намын удирдлагууд болон ардчилсан залуучуудын холбооны үе үеийн ерөнхийлөгч нарт дурсгалын зүйлс гардуулан хүндэтгэл үзүүлсэн юм а. Ардчилсан залуучуудын холбооны андуу төслийг амжилттайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тун удахгүй 21 аймаг 9 дүүргээр явуулын офс буюу сургалтын автобусыг явуулан сургалт семинар зохион байгуулах юм байна. Миний бие бол ямагт багийн тоглогч байна. Ямагт таа хүнтэйгээ бас ярилцаж, хэлэлцэж асуудлыг нээлттэйгээр шийдвэрлэдэг байна гэж бодож байгаа. Энд ач холбогдлогч хүрсэн ирсэн нийт зочид төлөөлөгчтэй бас хамтын ажиллагааны өргөн дэлгэр саналыг тавихад таатай байна. Ингээд ардсан залуучдын холбоо бол үг яриагаараа биш үйл хөдлөлөөр ажиллаараа ард түмэндээ үнэлэгдсэн ардсан намын нэг том шансааг тогтоох энэ давалгыг хамтдаа эхлүүлье гэж та бүхэндээ уриалж байна. Баярлалаа. Мөн энэ үеэр 21 аймаг 9 дүүргийн ардчилсан залуучуудын холбооны тэргуунд батламжийг нь гардуулсан юм. Залуучууд улс төрийн шин соёлд суралцаж, шин төслийг хэрэгжүүлж хамтдаа хөгжиж, улс орны эдийн засаг уул уурхай залуусын боловсрол төлөвшлийн талаар суралцж байгаадаа баяртайсан юм а. Залуу хүний хувьд ийм юмд оролцоод одоо энэ их хэмээг мэдэж туршлага хоригдлуулаад явж байгаа би туйл их баяртай байна. Залуучдын холбооны энэ сан одоо улс орны шинжил, улс орны төрийн аягүй томоохон шинжилгээ хийж байгаа залуучдын байгууллагын шинэ одоо суурь бат ихтэй давж байгаа олон мянган залуучуудын 40 болж ажиллаж байгаа одоо залуучдын маань байгууллагад чуулганы ажид бол баяртай байна. Ардчилсан залуучуудын холбооны залуучууд үндсэн хууль ба засаглал эдийн засаг ба уул уурхай залуучууд ба оролцоо сэдвүүдээр сургалт зохион байгуулж байгаа бөгөөд ардчилсан залуучуудын холбооны үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулан баталж байгаа юм а. Мөн шинэ ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэ болд улс төрийн илтгэл тавьснаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөх юм байна.